сайн байцгаана хүүхдүүд. За та бүхэндээ сар шинэ ийм мэнд хүргье. Шидэт харандаа нэвтрүүлэг маань үгээр эхэлж байна. За ингээд 302 дугаар цэцэрлэгийн тийм ээ. Оо, бэлтгэл бүлгийн том ах эгч нар орж ирлээ. За хүүхдүүдийн нэрийг танилцуул. Эхний хүүхэд нэр нь хэн блэ? Нэр нь хэн? Совд эрдэнэ орж иржээ. Дараагийн хүүхэд арга билэг ороод ирсэн байна. Дараагийн хүүхэд энх хүсэл ирсэн байна. Дараагийн хүүхэд нэр нь хэн блэ? Цэгц ирсэн байна. Дараагийн хүүхэд Есүж ирж байгаа юм чи. Дараагийн хүүхэд Ананд ингээд. За өнөөдөр нэг хөөрхөн хүүхэд зорё. Энэ хүүхэд биш үү? Бараан сар энэ сайхан баяраар биш үү? Дуулж байгаа хүүхэд байна заа юу. Тэгээ энэ дүрсээ хөдөлөө нэг сайхан зурчнаа. За үзэг угаас углаад зурхад бэлдээрээ. Бид нөө. За. За том хүн шиг ийм 100 дугуй дүрс сурч. Ийм нэг 100 дугуй. 100 дугуй дүрс. Ингээд сурч. Та нар дуудуулдаг уу? Дуудуулдаг. Оо, энэ нөгөө сая энэ хэний зүүдэг нэг юм биш үү? Тэр нөгөө сувд эрдний. Яг. На зүүт чинь. Зүүт нэг. Ийм зүүттэй. Тэгээ эндээс нь аваад биш үү? Ингээл жижиг номон зураас ингээл зураад. Энэ юу нь вэ? Үсэн. Оо, урт үстэй. Оо, энэ үзүүр нь ийм. Ингээ үсээ боочдөг доо, тийм ээ хүүхдүүд. Тийм. За, энийг нь бас ингээд долглоод. Яг имигчиг яг адилхан зурна. Тэгнэ. Яг энэтэй адилхан зурна. Багшигаа хараад. Манай цэцэрлэгийн ахлах бүлгийнхэн чинь биш үү? Оо, их урт үстэй. Хүүхэд. За, дуулж байгаа хүүхдийн чи ам ямар байдгүй лээ? Ингээд дуулж байна, тийм ээ? Тэгээ шүдэн гарцсан хил нь бултайцсан байж дээ. Тэгээ амных нь өндөй яг уу. Ийм харагдаж иж болно тийм ээ. Тэгээ дуулж байгаа хүүхдийн чинь хамрынх нь нөхөр ингээд цугуйж хийж болно шүү дээ тийм ээ. За их хүч гаргад дуулж байгаа учраас яг уу нүд нь ингээд хөмсгийг ингээд хийчихт яг уу. Дуулж байгаа хүүхд болчихж байна уу? Зурх амархан байна уу? Та нар зурх дуртай юу? Дуртай. За ингээд. Өшөө юу хийж болох вэ? Үснийхэн ширхгийг хийж болно. Ингээд. Тэгээ үснийхэн өнгийг биш үү? Та нар өөрсдөө зохиогоод ямар ч өнгө хийж болно шүү. За юу. За хүүхдийнх нь бие нь яаж вэ? Хүзүүн ингээ гараад ирлээ. Дээл нь гараад ирлээ. Гуруулчин дүрсэнд гараад ирлээ. Гар нь гараад ирлээ. Эндээс хөлн цугуйлуу. Ингээд. Дандаа зураас дүрсээс зураг бүтэж шүү дээ. Та нар дандаа ингэ зурж байгаарай заа юу. Энэ сайхан шинэхэн дээлээ өмсцөө хүүхдүүд. Ингээд. Бүстэй. Гарынх нь 10 уруу хийчихье. 1, 2, 3, 4, 5. За энэ хүүхэд ямар дуу дуулж байна? Нэг дуулаадах та. Аава би том болсон адилхан болчих би гэж дуулж байна шүү дээ. Эсвэл уусны тусал шиг адилхан даа гэж дуулж байна шүү дээ. Тийм ээ. Энд хөөрхөн чихийг хийгээд өгвөл яах вэ? Хүүхэд чи ерөөсөө маш гоё болох нь шүү. Тэр ийм чихтэй. Тэгээ энд эмхтэй. Эмхтэй. Ийм хүүхэд. За ингээ сайхан зураг бүтчихвэл яах вэ? Манай 6 наснууд болно. Сая 6 хүрсэн тийм ээ. Хүрсэн үү? Ямар жилтэй? Гахай жилтэй хүүхдүүд юм уу?
Тэгээ дараа жил сургуульд орох юм уу 9 сарын 1-нд? Оо. Сургууль сайхан бэлтгэсэн хүүхдүүд биш үү? За одоо энэ чи биш үү? Нүрийг бол ингээл будаад явчихжээ. Будахта та нар биш үү? Ингээ зөөлхөн. Идэх мэйхтэй ингэж нүрээ будаарай заяа. Ингэж гартай хамт. Бас хүзүү будагдана. Ингэж. За ингээд энийг будчлаа штэ. Тэгэнгүүтээ яг уу. Ингээ сайхан нүрийн ингээ будчихна да. Тэгэнгүүтээ үсийн ямар ч өнгөж одоо шүү заяа. Хүүхдүүд чинь бас янз янзын өнгөтэй үсээ будчихдээ байж. Гоё харагддсан бий. За багш нь бол яг вэ бор өнгөрөөл ингээ будчих. Оо. Ингээ сайхан үсээ будаад. Тэгээ хэдүүлээ яг уу дуулна. Шүлгээ уншина. Онцгой таан тийм ээ. За нүүр бол одоо ингэс хийгээд гараад ирж байгаа. Энэ юу гинэ багш нь шүү дээ. Ийм өнгөөр бодчих. Та нар өөрсдөө өөр өнгө сонгоорой заа юу. Ийм өнгөөр. Оо энэ зөөлхөн даран швэнийг чанга дараа дэвэл цаасан зорчдөг л яа тэгвэл. Оо ингээд гараад ирж байгаа. Чи хүргэлжлээд ингээд бодогч. За нүрийг ингээд дуудуулангаа хэдүүлээ боднаа. За хамгийн гол нь энэ үсийг нь сайхан ингээд ингээд үсэг болчих. А дээлнийх өнгийг бол өөрсдөө сонгоно тийм ээ. За нүрийн бодод дуусчихад хэдүүлээ дуулнаа. Манай сувд эрднээс эхлээд дуулах уу? 102 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн сурагч сувд эрднээс шүлгөө дуу юу? Сувд эрднээ шүлэгтэй ирсэн үү дуутай ирсэн? Шүлгөө дуу юу? За сувд эрднэ бодож байгаарай. Арга билэг. Шүлгөө дуу юу? Ансаг. Онцгой. За таана. Өөгөн бөмбөгийн арга сэгсэг тэр үү? Бөмбөг арга сэгсэх. Бөөр. Уулыг утаар хөдлөн тэр үү? Уулыг Утаар хөдлөн. тийм ээ. Тийм ээ. Оо сайхан мэддэг онцгой таарлаа. Гүнацтай байна. За. Шүлэг байхгүй юу? Манай Эрийн талан мангас ерөнхий сахалтай тэр үү? юу гинэ? Эрийн талан мангас ерөнхий сахалтай тэр үү? За тэр чи харин багш мэдэхгүй байна шүү. Бууж өглөө юу юм? Ямаа. Аа. За. Энкүсли юу тэрсэн баярлаа. Энкүслэ? Дуутай юу шүлэгтэй? А? Юу тэрсэн? За шүлгээ сайхан. Ачиг ачаа, тусыг тусаа. Өөр байна уу? Цэгц дуутай ирсэн шүлэгтэй ирсэн. Шүлэг. За шүлэг шүү. Чаг уу. Ачиг дэвэл дуустал, давж дэвэл дуустал, ачиг ачаа, тусыг тусаа. Хүн ахтай дэж чахта агаас тугаж дүүс асуу. Оо зүүр цэцүүгийн үйл ерөөсөө манай цэгцүүд ерөөсөө урсгаж биш. За сайхан монгол хүү цэгцтэй биш үү? Дараа нь би монгол хүнгээ бас гоё монгол ном өгнө. Далай жам цахих нь сайхан шүлэг уншлаа. Исүүжин юу тэрсэн? Шүлэг үү? За шүлэг чанга уншаа заяа. За чи гоё уншнаа. Багш нь үдээч. За хэд. Орва И. Яасан тулгын тутсан уу? Тэгдгийн шүү. Нэг сайхан шүлэг уншдаг хүний чинь за чи уншаар урд гэхлээр чи ингээд тулгын бичиж байгаа байхгүй. За чи зургаа сайхан зураарай заяа. Ананд юу тэр вэ? Шүлэг. Оо шүлэг уншиж. Харандаа багш минь дадад харандаа сааш өглөө. Ангийн хайртай хүнээ
зураараа ингэж хэллээ. Энэ дэлхий дээр дадад эмээ шиг хайртай хүн байхгүй. Ирэхээ байсан эмээгээ би санан зурлаа. Өглөө болгон дадад үлгэр ярддаг эмээхээ. Үгдэс болгон дадад үлгэр ярддаг эмээхээ. Харин шүлэг гунсгад сайн хүү өндөг эмээхээ. Буурал эмээгээ би бодон зурлаа. Бурхан багшийн төлөө хөдөлж яваагаар зурлаа. Үнэн сэтгэлдээс сайхан уншлаа. Анантаа баярлалаа. Ёстой эмийг нэг гоё шүлгээр магтан дууллаа. Сайхан шүлэг уншсан анантаа баярлалаа. Анант том бодод ер нь ямар мэрэгжил дуулах юм? Зураацсан. Зураач болох уу? Оо сачи сайхан зураач болно. Зураг гоё болж байгаа. Есүүжи ямар мэрэгжил дуулах юм том болоод? Эмч. Эмч болно, сайн эмч болно. Зураг сайн зураад байгаарай заа ёо. За. Мөн Шолонгоор зурдаг шүү дээ. А? Шолонгоор. Цэгц ямар мэрэгжил дуулах юм том болоод? Дарга. Дарга. Цэгц дарга гээл тийм ээ. За. Арга билэг ямар мэрэгжил дуулах юм? Цагтаа. Цагтаа болно. Совд эрдэнэ ямар мэрэгжил дуулах юм? Эмнэлэг. Эмнэлэг эмч болно. Энкүсли ямар мэрэгжил дуулах юм? Би бас цагтаа. Цагтаа. Оо. За ийм сайхан мэрэгжилтэй болох юм байна уу? За хэдүүлээ үү штэ. Зургаан гүйцээгээд энэ газрыг нь гуталтай бодчихлоо одоо яг уу. Зураг дуусах гэдэг шүү дээ. Оо ингэээс жигдгэн. За ингээ бүтээл төрх агшин гэж сайхан агш хэлнэ. Энийхээ өмнө та нарт очих энэ бэлгүүдийн танилцуулъя. Энэ Жимсгэн гээд цэлцэгнүр Ижгэн Тэрэд гэж компани ийм сайхан цэлцэгнүр чихэр. Ийм бүтээгдэхүүн. За мөн энэ Relax Mongolia гэж компанийн хүүхдэлтэй ийм сайхан агч нар нь явуулсан энэ сайхан сүү тарган бүтээгдэхүүнийг энэ ч одоо тэгэл байгалийн аргаар оргуулжүүлсэн хоол боловсруулахыг дэмжин тэгээд аргалаа сайжруулна гэсэн ийм сайхан бүтээгдэхүүн. Энэ дотроо олон ийм савлгаатай. За мөн авилгатай тэмцэх газартай хийсэн муу нөхөр гэдэг багшийнхны ийм комик эвдээ дөрөв амтэн гэж ийм ном. Энэ чинь одоо ингээд ном нь ингээ байж илээ гэхэд биш үү? Буддаг. Зохиолыг бас ингээд хүүхдүүдээр нь будаад зохиогоод ингээ гаргачих ном нь муу нөхөр эвдээ дөрөв гэсэн ийм амтны тухай ном ингэж орсон баг. Бодно. За ингээд далай жамцахын би Монгол хүүхэд гэж энэ сайхан номыг ээж аваараа уншуулад сургуульд оронгуудаа бүгдийн сайхан уншаад дуусгаараа хадгалж байгаа. Цэвэр хадгалж байгаа. За юу. За ийм сайхан номуудтай. Номон билэг ийм хоёртай. Тэгээ чихмэл тоглоом ингээ бэлгэлнэ. За ингээ манай хүүхдүүдийг дэмжиж баярлуулж байдаг. Хүүхдэд ээлтэй компанийнхантаа баярлалаа. За ингээд хэдүүлээ бүтээлээ танилцуулъя. Хамгийн ихний хүүхэд авиаслаг зураач 302 дугаар цэцэрлэгийн ахлах бүлгийн сурагч Совд Эрдэнийхэн зургийг үзье. Совд Эрдэнэ зургаа ингэж бариад харуулаарай. Багш нь тайлбарлая. За харуулаарай. Манай бэлтгэл бүлгийнхэн жаахан дасчихгүй байгаа шүү. Одоо харууллаа. Будгаа сайхан таглалаа. Ийм сайхан чам хөөд тэр. Сайхан дуулж байгаа хүүхэд. Гүмэн гоё урттай тэр хөдөлгөөн би дандаа ингэ зурж байгаараа заяа. Тэгээ үйл хөдлөлттэй. Хөөхөн шувуу нэмж болно, эрвэхээ нэмж болно. Ингээ сайхан дуулж байгаа. Хөөхөн дуучаа охин цагаан сар шинээр дуулж байна шүү дээ. Тийм ээ. Усны тусан шиг адилхан доо гэл. За дараагийн хүүхдийн зураг гараад ирсэн. Баярлалаа. Авиаслаг зураач арга билгийн зураг гараад ирлээ. Тэгвэл тэрэ.
үүссэн энэ ямар гоё хөдөлгөөнтэй маш хялбархан гоё дүрсэлсэн шууд ингэ нисэж байна тийм ээ. Өө ингэ сайхан чөлөөтэй гоё зурдаг. Тэр нүднийх нь хаарц амных нь ингээд чанга дугуурч байгаа тэрийг маш гоё уран гоё илэрхийлсэн. Сургуульд ороод амжилттай сураар харгалдгээ. Амжилт хүсье. Дараагийн авэслэг зураач энх хүслэнгийнхэн зургийг үзнэ. За гоё. Ийм сайхан жигдэхэн зурдаг хөвгдөд байгаа. За зураг харуулаа барьж ийж болно шүү. Ингээд. За энх хүслэнгийнх бас гоё. Тэр маш гоё тоопчхон дүрсээ ашиглаад ийм гоё хөгжилтэй дүрийг маш гоё уран гаргаж ирсэн. Сургуульд ороод мундаг сураарай. Энх хүслэндээ баярлалаа. Дараагийн авэслэг зураач цэгц. За цэгцийн зураг бас гоё. Тэр ингэж гоё уран дүрсэлдэг. Гүйцэтгэл сайтай, чөлөөтэй, уран гоё дүрсэлсэн. Цэгцтэй улам их амжилт хүсье. Дараагийн авэслэг зураач гүнж энэ Есүжингийнхэн зургийг үзнэ. За Есүжин бас их чимбай зурдаг. Сайхан хөөхд байгаа. Ой, буруу харуулахгүй. Зөв харуулна. Тэр ийм сайхан солонгорсон балааж, урт намирсан балааж юмсцсан. Сайхан хөөхтийн зургийг гомон эрвэхээтэй хамт. Эрвэхийн нүд нь бас энийгээ тэр нүүр нь харагдаад байна шүү дээ. Хажуу талд нь авэслэг зураач Анандын зураг гараад ирлээ. За Есүжинд амжилт хүсье. Анандын зураг бас гоё. Тэр Ананд чинь зураач болно гэсэн тийм ээ. За сайн зураач болно. Ингээ гүйцэтгэл сайтай, ингээ сайхан зурдаг хүүхдүүдтэй багшны ядуу. Оо зураач болохоор болцсон уу? За болоорой. Их сайхан зурж чаднаа. Сайн зураач болно. За ингээд бэлгэн ийм сайхан номын яг уу. Бэлгэлэн дараа нь хайрцагтай энэ сайхан бэлгэн авна. Дараа нь чихмэл тоглоом өгнө. За бэлэг олоо. Багш нь зовоод яваад байна да. За энэ комикийн сайхан номыг сайхан будаарай заяа. Будаадаг, уншдаг. Ах эгчээрээ уншуулж болно. Аав ээжээрээ уншуулаад. За амжилт хүсье. Цэгцтэй амжилт. Та нар ном их уншдаг сайн хүүхдүүд бодно шүү. За юу? За. Оо, уншаад хурдан сурч. Эхлээ жоохон бэрхшээл дараа нь сайхан болно. Өөр уншиж байгаа юм уу? Үгүй тэр. Ай. За энэ ном. За одоо нөгөө хайрцагтай бэлгүүдээ зөөгөр гүйчхэнтэй. Энэ сайх бүтээгдэхүүнийг бэлгэлж байна. Та нар идэж үзсэн үнийг? Идэж үзээгүй. За одоо идэж үзээрэй заяа. Би ундагийн л үзээсэн. Ундагийн уусан уу? Би нэг үзээсэн. Энийг үзсэн үү? Цэцэг нүрийг идчихсэн. Сая хүний дэвтэлтэй манган. Зэндээ ингэж. Оо миний дэвтэлтэй тавьчихсан байх. Оо зурган дээр тавьчих. За. Одоо амарч болноо зугаа. Дандаа бэлэг. Ой, ийш наруулаа. За. Болцсон уу? Ой голчиж. За нөгөө чихмэл тоглоомын өгөндөө. Би гөрүүлийн намнаа. Харин би гөрүүний. За эндээс нэхэлчих 3 охинтой 3 энэ юу гэдэг нэр нь? Карами аврий. За энэ нэвтрүүлгийн дуусгал бодлого сайхан Карамига хадгалаарай заа юу. Энэ чинь бас амттай шүү. Хэ туулайхан. Одоо гартаа тааснаад авахгүй үед бас нэг туулай. Сан байна уу? Чи зураач болох юм уу? Гэт ингээд өөртөө чи ярина тийм ээ. Ой, сан байна уу? Нотыг маруучин гэдэг юм аа гэдэг. Зарим гэдэг юм аа гэж юм юу юм бэ? За ийм өөр. За ингээд өнөөдрийн хичээл өөгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяртай. Баяртай. Эвтэй дөрвөн амтан. Эрт үрдийн цагт энэтхэг орны нэгэн сайхан ой модонд тагтаа, туулай, сармагчин заан дөрв олон жил хамтдаа амьдардаг гэжээ. Тэгтэл нэгэн өдөр тэд ийн ярилцаж гин. Бид дөрөв эвтэй сайхан амьдран суухаас гадна бидний нэг нь том ах болвол дүү нар нь ахыгаа хүндлэн өргөж, ах нь дүү нараа тэтгэж явъя гэж ярилцжээ. Тэгээд хэн ах болохыг бие биеэсээ асууж гин. Тэгтэл тэдний дэргэд нэгэн том мод байхыг үзээд зан намайг жаахан тугал байхад энэ мод надтай жацсан өндөртөө байсан. Тэр үед би үүнийг шөргөөн тоглодог байлаа гэж гин. Би ч
Намайг жаахан монш байхад энэ мод дүүлэн тоглох мөчөргүй надтай адилхан л өндөртөө байсан. Сүүдэр намайг арайхийн халахалдаг байсан гэжээ. Энийг сонссон Туулай намайг жаахан бүжин байхад энэ мод дүнгэж үндэслэж байсан тул би үндэснээс нь малтаж иддэг байсан гэжээ. Харин тагтаа шовуу би нэг удаа модны үрийг 100 нисэж яваад энд унахчихсан юм. Тэгээд энд мод ургасан юм да гэлээ. Тэд ийхүү хилэлцсний дүнд хамгийн том ах нь тагтаа, удаахан Туулай, дараа нь Сармагчин хамгийн отхон дүү нь Заан болж таарлаа. Дүү нь ахыгаа хүндлэхээр хилэлцсэн тул Заан Сармагчны хүндэлж нуруунд дээрээ гаргав. Сармагчин Туулайг ахаа химээ хүндлэн мөрөн дээрээ суулгалаа. Туулай нь тагтаа шувууг ах химээ хүндлэн дээрээ гаргав. Харин тагтаа өнөөх модны үр жимсэнд хурч аваад дүү нартаа түгээн өгч тэтгэдэг болж гинэ. Энэ бүгдээс үсгэд дүү нь ахыгаа, ах нь дүүгээ хүндэлж хайрлавал эвтэй найртай аз жаргалтай амьдардаг гэдгийг харуулж гинэ.